Та яг одоо илүү өрөө суугийг хүлээ авч сонсож байна. За ингээ өнөөдрийн маань дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараа эхлэхээс өмнө комент хэсэгт надад урмын сайхан үгсийг бичиж илгээсэн та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. За ингээд маш их урам авсан. Ингээд энэ их сайхан үгсийг над руу илгээсэнд баярлалаа. Одоо хин нэгэнд хийсэн сайн үйлдэл нь 10 дахин үржигдэж хизээ нэгэн өдөр тань дээр буцаж очтгоо гэсэн кармын бол хууль байдаг. За ингээд та бүхэндээ сайн сайхныг хүсье. За ингээ өнөөдрийн хэрэг маань маш их тийм сонирхолтой 2025 оны 3 сарын ихэр болсон хэрэг байна. За ингээд эхэлцгээе. Мария Ковальчук бол Украин гаралтай залуухан модель. Тэр маш нууцлаг байдлаар Дубайд алга болсон юм. Гэвч 10 хоногийн дараа тэрээр эрүүл мэндийн ноцтой байдалтай олдсон. Магадгүй та хүний наймааны харанхуй ертөнцийн тухай тоо томшгүй олон түүх, мэдээ, кино үзэж сонсож байсан байх. Хүний наймааны хохирогчид голчлон, залуухан, царайлаг охтууд байдаг. Тэд ихээхэн хэмжээний мөнгийг богино хугацаанд олох саналд уруу татагддаг байна. Энэ бүхний цаана үргэлжил маш баян, нөлөө бүхий, эрх мэдэлтэй хүмүүс байдаг. 2025 оны 3 сарын 9-нд Мария Ковальчук ямар ч уул мөргүй алга болсон юм. Гэр бүлийнхэн найзууд нь ярихдаа хамгийн сүүлд загварын компанид ажилладаг төлөөлөгч гэж өөрсдийгөө танилцуулсан 2 эрэгтэй хүн Дубайд зочид буудалд үдшилтэд урьсан учраас Мария тийшээ явсан гэв. 3 сарын 11-нд Мария Дубайгаас Тайланд руу нисэх байсан ч онгоцны буудал дээр ирсэнгүй, өмнө нь тэрээр хизээч нислэгээсээ хоцорч байсангүй. Ингээд ар гэрийнхэн найз нь түүнтэй холбогдох гэж оролдсон ч тэр ор сурггүй болсон. Тиймээс тэд Марияг цагдаагийн газар сурггүй алга болсон гэж бүртгүүлжээ. Ээж нь охиноо сурггүй алга болсон сэтгэлээр их зовж өмнө нь хизээч ингэж холбоо барилгүй алга болдоггүй байсан. Үргэлжил ээжээ би энд явж байна, тэнд явж байна гэж ярьдаг байсан гэв. Ээжигээ санаан зовно гэд үргэлжил өөр улс оронд байсан ч Мария ээжтэйгээ холбогддог байсан. Ээжийнх нь нэмж ярьснаар тэрээр олон улс орноор явдагч түүнд үс сансан дайсан гэж байгаагүй, хэнийгч Мария хохироож байгаагүй, хүнд ч хор хүргэж байгаагүй, зөвхөн өөрийнхөө насны залуу охтын адил амьдралын сайхныг таашааж үдшилэг партинд явах дуртай байсан гэсэн юм. 3 сарын 19-нд нэгэн жолооч Дубай хотын замын хажуугаас хүнд гэмтсэн эмэгтэйг олсон. Эмэгтэйд гар утас, гадаад паспорт мөн өөр бичиг баримт биед нь байгаагүй. Түүний гар, хөл, нурууны ясанд хугарсан хүнд гэмтэлтэй бие нь нэлэнхүйдээ цуснд будагдсан байдалтай байв. Энэ эмэгтэйг 10 хоногийн өмнө сурггүй алга болсон Украин гаралтай модель 20 настай Мария Ковальчук мөн болохыг тогтоосон юм. Эмнэлэгт тэр даруй хүргэгдсэн ч нурууны яс хугарсан, жижиг үеинүүдийн яс олон тоогоор хугарсан зэргээс болж тэрээр огт юм ярьж чадахгүй байсан байна. Мариягийн биеийн байдал маш хүнд байсан ч тэрээр арайч амин тасрахгүй бие махбод болон гарахлааны тогтолцоо нь амьдралын төлөө тэмцээр байсан юм. Хүнд гэмтлийн байдлаас болж тэрээр олон удаагийн хагалгаанд орох шаардлагатай болсон. Найз Анжелина Дорошенко сэтгүүлчдэд өгсөн ярилцлаганда 4-р сарын эхээр Мария багадаа 4 удаа хаалгаанд орсоо. Хамгийн сүүлд хийсэн хагалгаа нь амжилттай болсон. Гэвч гэмтлийн байдлаас болж дахин 2 нарийн хагалгаа түүнийг хүлээж байна гэж ярьсан байна. Ээж Анна Ковальчук нь ярилцлага өгтөө олон удаагийн хагалгааны дараа охиных нь биеийн байдал хүнд байсан ч тогтворцсон. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр бүх зүйл сайхан болно гэж итгэж байна. Мөн охиных нь биеийн байдал сайжирч байгаа ч одоо бол юм ярьж чадахгүй байгаа. Гэвч эмч нарын үзэж байгаагаар энэ удахгүй боломжтой болно гэсэн гэв. Дубай хотын эрх баригчид Мариягийн хүнд гэмтэл сурггүй алга болсон үйл явдал дээр хэрэг үүсгэн мөрдөн байсалтын ажиллагааг явуулж эхлүүлсэн байна. Хэрэгтэй холбоотой маш олон хариултгүй асуултууд байв. Марияд юу тохиолдсон юм бол? Тэр гинтийн байдлаар санамсаргүй осолд орсон уу? Эсвэл энэ бүхний цаана аимшигт бие махбодын хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн үү? Хин залуу моделийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийн төлөө хариуцлага хүлээх вэ? За ингээд яг юу болсон талаар үйл явдал руу орцгоё. Мария Ковальчук Лвив хотод төрсөн. Лвив бол Украин улсын нэгэн хот бөгөөд 700 гаруй мянган хүн амтай. Тэрээр модель, нэмэх 18 буюу насанд хүрэгчдэд зориулсан контент бүтээгч гэдгээрээ алдартай байсан. Сошиал орчинд Мария өөрийгөө Украины дайны эсрэг тэмцэгч хэмээн дурдж, шоронд хоригдож буюу Оросын нийгэм судлаач, нийтлэлч Борис Кагарлицкийг чөлөөлөх үйлсийг дэмжсэн байдаг.
Мариягийн найзууд нь түүнийг амбицтай, бие даасан, загварын ертөнцөөс үргэлжил боломж хайж байдаг нэгэн гэж тодорхойлсон байна. 2025 оны 3 сард Мария аяллаар Дубайд ирсэн юм. Дубай хот бол тансаг байдал, загварын салбарт санал болгож буй боломжоор алдартай хот. Гэвч гайхалтай боломж гэж бодож байсан төлөвлөгөө нь хар дарсан зүйл болж хувирсан юм. Тэрээр Дубайд ирэхдээ найз Анжелинатайгаа хамт ирсэн. Анжелина бол Орос гаралтай 31 настай модель бүсгүй. 3 сарын 9-нд Мария ээжтэйгээ ярихдаа өнөөдөр найзуудтайгаа хамт үдшилтэд явнаа. Загварын агентийн 2 төлөөлөгч зуучилж биднийг энэ гайхалтай сайхан үдшилтэд урьж оролцуулж байгаа юм гэсэн байна. Мариягийн ээж нь ярихдаа охин маань тэр өдөр маш их баяртай байсан. Учир нь тэрээр маш гайхалтай боломж олгох үдшилтэд урагдж байгаа гэсэн байна. Мэдээж тэр цагийг хөгжилтэй, дээд зэрэглэлийн тансаг байдалд маш сайхан боломжтойгоор өнгөрүүлнэ гэж төлөвлөсөн. Түүний найз Анжелина Мариятай нэгэн адил Дубай дахь тансаг зочид буудал болох тэр үдшилтэд урагдсан. Гисэн хэдий ч Анжелина урилгаас татгалзаж Мария ганцаараа үдшилэг рүү явсан байна. Хоёр найз 3 сарын 11-нд Тайланд руу явхаар төлөвлөж байсан ч Мария үдшилтнээс буцаж ирээгүй. Тэр үед ар гэрийнхэн болон найз нь таагүй зүйлс болсныг гадарлаж холбогдох байгууллагад хандсан. Тэд онгоцны билетээ хэдийн авчихсан байсан учраас найз Анжелина нь ганцаараа Тайланд руу явж тэндээсээ Орос руу буцсан байдаг. Хоёр найз Тайландад хамтдаа хэд хоног байхаар төлөвлөж байсан бөгөөд тэндээсээ Мария гэрлүүгээ буюу Норвеги руу буцах байсан байна. За Мария яагаад Норвегид амьдардаг вэ гэхээр одоо Украин улс дайнтай Мариягийн амьдардаг тухайн хотод бол одоо бүх иргэдэнд дөрвсөн учраас тэд нэр одоо Норвегид амьдардаг юм байна. Анна Ковальчук ч бас Норвегид охинтойгоо хамт амьдардаг бөгөөд Марияг анх удаа Дубай руу аяллаар явах гэж байгаа талаар дуулсан байна. Охиноос сургуу алга болсноос хойш ээж Анна нь Дубай дахь Украины консулын газартай холбоо барьж консул Алексеягаас бүрэн дэмжлэг авсан юм. Дубайн цагдаа нар мөрдөх ажиллагааны явцад дүгнэлт гаргахдаа Мариягийн бие давсан гэмтлээс харахад тэр ганцаараа баригдаж буй барилгын талбай руу орж нилээд өндрөөс унсан байх магадлал тун өндөр байна. Өөрөөр хэлбэл тэд Марияг мансуурч явсан үедээ өндрөөс унаж амиа хорлохыг завдсан гэжээ. Хэрзгийн мөрдөн байцаах ажиллагааны ихэнх үед үүнийг зөвхөн таамаг гэж үзэж байсан ч цаашдаа Марияг өндөр барилга дээрээс өөрөө үсэрсэн гэх албан ёсны дүгнэлтийг Дубайн цагдаа нар гаргасан юм. Энэ бүх дүгнэлтэнд Мариягийн ар гэрийнхэн найз нөхд нь итгэхийг хүссэнгүй. Украины эрх баригчид хэргийн энэ дүгнэлтээс мөн татгалцсан байдаг. 3 сарын 29-нд Украины Лвив хотын цагдаа нар Дубайд нэгэн зэргийг хэргийн талаар мөрдөн байцаалтыг явуулсан. Украины цагдаа нар Марияг хүчирхийллийн гэмт хэргийн золиос болсон байж магадгүй гэж сэжгэлж байна. Украины мэдээллийн нэгэн сайтанд нэрээ нууцлсан нэгэн эмнэлгийн их сурвалж мэдээлэхдээ Мариягийн бие дээр хөх няцарсан байдал болон гэмтэл зэрэг нь өндрөөс унсан гэмтэлтэй таарахгүй бөгөөд харин ч энэ бол хүчээр бэлгийн харилцаанд орсноос болж үүссэн гэж дүгнсэн байна. Дээрээс нь Мариягийн шүдийг суулж авсан байсан гэсэн батлагдаагүй ч мэдээлэл байдаг. Украины цагдаа нарын үзэж байгаагаар бүр анханасаа Марияг үдшилтэд хууран мэхэлж аваачаад албаар тамлан зовох аимшигт хэрэг үйлдсэн байх магадлал өндөр байна гэж үзсэн. Оросын хуульч Катягийн мэдгдснээр Мария арабын шейхүүдтэй үдшилтэд оролцсны дараа бараг л үгсэн байдалтай ухаангүй болсон. Үүнээс үзэхэд уг үйл явдлын шинж чанарын талаар тодорхой таамаг дэвшүүлж болохоор байна гэсэн байна. Мариягийн хэрэг олон нийтэд ил болсны дараа таамаг улам бүр үнэний ортой болсоор ирсэн. Олон хүмүүс Мария тохиолдсон явдлыг Дубайд болдог Порта Поти үдшилтэд холбож эхлэв. Порта Поти гэдэг үгийн утга нь зөөврийн бие засах газар буюу жорлон гэсэн утгатай үг юм байна. Англиар portable toilet гэсэн үг. Гэвч сүүлийн жилүүдэд сошиал медиа дээр энэ нэрийг бэлгийн мүлжлэг, доромжлол, баян ирчүүдийн бохир садар үдшилгийг далд нэршлэр илэрхийлдэг, хэрэгэлдэг нэр болгосон байна. За тэгвэл Порта Поти үдшилэг гэж юу вэ? Интернет орчинд Порта Поти Party гэдэг нэр томьёо нь зарим баян бизнесмен, хаад ноёд, гол төлөв арабын баян шейхүүд, загвар өмсөгч, инфлюенсер эмэгтэйчүүдэд өндөр мөнгийг амлаж тэднийг үдшилтэд урьдаг байна. Дубай зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй хотуудад зохион байгуулагддаг нууц үдшилгүүдийн нэг юм байна. Үдшилтэд оролцсон зарим эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, бие махбодын гутамшигт байдлаар доромжлуулсан,
хүний ялгцыг албан хүчээр эдсэн гэх мэт мэдгдлүүдийг хийсэн байдаг. Энэ бүхнийг олон нийтэд нийтлсэн хүмүүс Porta Potty Experience гэж нэрлэжээ. Porta Potty үйлчилгүүд нь Дубайд хэдэн 10 жилийн турш нууц байдлаар зохион байгуулагцаар ирсэн байна. Эдгээр үйлчилгээг тансаг зэрэглэлийн зочид буудал эсвэл өндөр хамгаалалттай харшуудад зохион байгуулдаг юм. Сошиал медиа хөгжөөгүй байсан цагт эмэгтэйчүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс баян ирчүүдийн гажиг үйлчлэгт үйлчлүүлэхээр агентуудыг илгээн эмэгтэйчүүдийг элсүүлдэг байсан. Эдгээр агентууд нь баян, эрх мэдэл бүхий ирчүүдийн санхүүжилтээр ажилладаг бөгөөд тэд тухайн ирчүүдийн хүссэн дүр төрх, үндэс угсааг харгалзан эмэгтэйчүүдийг дэлхийн өөр улс орноос сонгодог байв. Жишээлбэл шаргал үстэй, хар үстэй Аз эмэгтэй гэх мэт. Захиалагч баян эр ямар дүр төрхтэй эмэгтэй хүснэ түүнийг агентууд явж авчрах үүрэгтэй байв. Ихэнх тохиолдолд агентууд нь загвар өмсгч болохоор зорж буй эсвэл карьерийнхаа ихэнх үе дээрээ явж буй эмэгтэйчүүдэд санал тавих бөгөөд дараа нь тэдэнд ихээхэн хэмжээний мөнгийг амладаг гэнэ. Тухайн үед баян ирчүүдийн доор ажилладаг агентууд ажлаа илүү хялбар болгохын тулд загварын агентлагуудтай шууд холбогдож тэдний зургийн каталогуудыг авдаг байсан. Тэд өөрсдийгөө алдартай брендийн төлөөлөгч хэмээн танилцуулж тодорхой дүр төрхтэй эмэгтэйг бид хайж байгаа. За яагаад вэ гэхээр брендийн зураг авалтанд гэж хэлдэг байсан байна. Тохиромжтой эмэгтэй олдвол тэд залжин саналаа тавьдаг. Мөнгөн шагналаас гадна агентууд тэдгээр эмэгтэйчүүдэд томоохон амлалтыг өгч загвар өмсгчийн карьераа ахиулж чадна. За мөн алдартай нэр нөлөө бүхий хүмүүстэй танилцуулна гэж хэлнэ. Заримдаа тэд бүр нөлөө бүхий чинээлэг ирчүүд уг үдшилтэд өнөөдөр бичлэн ирэх бөгөөд эмэгтэйчүүд тэдэнтэй уулзаж, танилцаж, нөлөөлөлтөй чухал харилцаа холбоо тогтоох боломжтой гэж ятгадаг байна. Эмэгтэйчүүд агентийн саналыг хүлээн зөвшөөрсний дараа тэднэр нууцлалын гэрээнд гарын үсэг зурулдаг байна. За энэ гэрээнд юу хийж болохгүйг хэрхэн бие авч явах ёстой мөн хамгийн гол нь үдшилэг дээр хэн байсан талаар юу ч болсон бай үдшилгийн талаар хинт ч ярьж болохгүй гэсэн заалтуудыг тусгайлан оруулж өгсөн байдаг. Эдгээр заалтууд нь өөрөө үдшилэг дээр ямар гайж аимшигтай үйл явдал болдог байсан талаар тодорхой ойлголтыг өгч байгаа юм. Сошиал медиа хөгжихийн хэрээр тэдгээр гаж үдшилгүүдэд эмэгтэйчүүдийг элсүүлэх үйл явц илүү хялбар болсон. Одоо цагт ихэнх эмэгтэйчүүдийг интернетээр дамжуулан элсүүлдэг байна. Жишээлбэл Instagram нь агентуудын хувьд зургийн каталог мэт ажилладаг. За хэдхэн минут л интернет сүлжээгээр харахад бие галбираа харуулсан олон залуу үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн профайлтай таарлах бөгөөд энэ нь агентуудын анхаарлыг шууд татдаг. Урд нь агентийн төлөөлөгч нар баян захиалагчийн хүссэн эмэгтэйг олохын тулд улс орон дамжиж хэдэн мянган миль нисдэг байсан бол өнөөдөр бидний гарт багтах жижигхэн электрон төхөөрөмжөөр агентийн төлөөлөгч нар хэдэн зуун эмэгтэйчүүдтэй хормын доторл чаталж санал тавих боломжтой болжээ. Тэд ердөө сошиал орчноос зөв профайлаа олж эвтэйхэн саналаа тавих хэрэгтэй болсон. Агентууд ихэвчлэн түгжээгүй найдвартай мэт харагдах профайлуудыг олж ашигладаг. Зарим профайлууд нь баталгаажсан тэмдэгтэй байх бөгөөд олон тооны дагагчдаартай ч байдаг байна. Сайн наривчлан тодруулах юм бол тэд эмэгтэйчүүдийг өөртөө татахын тулд хоёр төрлийн өөрсдийн профайлыг нээж интернет орчинд занг тавьдаг. За нэгт бол загвар эсвэл түүнтэй төстэй чиглэлийн посттой компани нэр дээр нээгдсэн гэж харагдах профайл. За нэг үгээр өөрсдөө олон улсын загварын агент гэж тэд тодорхойлсон байдаг. За 2. Хувийн шинж чанартай ихэвчлэн царайлаг ир байх бөгөөд өөрийнхөө дэлхийн улс орноор аялсан зураг оруулсан байдаг. Нэг үгээр маш чинээлэг, хүссэн газраараа аялдаг хөрөнгөтэй ирийн дүрийг бүтээсэн харагдана. Ингэснээрээ тэд мөнгөтэй хаашаач хизээч хүссэн газартаа очиж хүссэн эмэгтэйтэйгээ уулзаж чадна гэсэн сэтгэлийг бусдад төрүүлдэг. Энэхүү профайлыг таних тулд тансаг аялал, үнэтэй брендийн хувцас, үнэтэй машин харуулсан эрэгтэй хүний маш олон тооны зургуудтай байдаг байна. Энэ нь эмэгтэйчүүдийн анхаарлыг татах, онилсон эмэгтэйхэн сэтгэл зүгээр тоглох зорилготой юм. Эмэгтэйчүүд саналыг хүлээн зөвшөөрснээ дараа тэд хөрөнгө мөнгөтэй гэдгийг харуулах тоглолтоо цааш үргэлжлүүлсээр байдаг байна. За тэд эмэгтэйчүүдийг санхүүгийн урамшуулал, нэр нөлөө бүхий хүмүүстэй харилцаа холбоо тогтооно, тансаг үзэгчдүүдэд очино гэхээс гадна замын зардал, байр хоол гэх мэт бүх зардлыг тэднээс гаргаж даана гэж ярьдаг.
Ингээд Дубайд нэгэнд очисон бол тэндээс явах боломж бараг байхгүй гэсэн. Тэдний гадаад паспортуудыг шууд хурааж авдаг. Ингээд эмэгтэйчүүд нөлөө бүхий агент болон чинээлэг эрийн нууцлаг шоронд ордог байна. Өөрөөр хэлбэл нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийн гаж хүслийг хангах секс болдог. Ингээд ямар ч эрх чөлөөгүй болно гэсэн үг юм. Баян эрчүүд эмэгтэйчүүдэд хэр хэмжээний мөнгө өгдөг нь тодорхойгүй байна. Гэвч тэд илүү сэтгэл нь таалагдсан эмэгтэйдээ их хэмжээний мөнгө санал болгодог байж магадгүй. Миний олж мэдсэн нэгэн их сурвалжийн мэдээлснээр нэг шөнийн үн $10,000-оос $100,000 байдаг гэж хэлсэн. Гэвч тэр шөнө тухайн эмэгтэй тэдгээр эрчүүдийн гарт орж зүгээр л эд зүйл болж хувирдаг нь аимшигтай. Эдгээр үйлчлэгт яг юу болдг нь үнэхээр утгагүй, хүний санаанд ч оромгүй зүй бус байдаг гин. Үйлчлэгт оролцсон эмэгтэйчүүдэд хүчээр жигшмээр зүйлүүдийг идүүлэх, үний ялгац гэх мэт мөн тэдний шүдийг багажаар татаж авдаг гэсэн яриач байдаг. Бас яг тодорхойгүй амьтдтай холбоотой гаж сексийн үйлдэлүүдийн тухайч мэдээлэл интернет орчноор байдаг. Олон заагвар өмсөгч, жүжигчид, инфлюенсерүүд нэр алдарт хүрэхээс өмнө эдгээр үйлчлэгүүдэд оролцсон байсан гэсэн яриа байдаг. За тэдгээр эмэгтэйчүүд айснаасаа болж гажиг үйлчлэгүүдийн талаар цагдаа нар болон хууль сахиулагч нарт огт мэдэгддэггүй байна. Дубайд биеийн үнэлэх нь 5 жил хүртэл хорих ял, дээрээс нь торгуул ноогдуулдаг, ноцтой гэмт хэрэгт тооцогддог юм. Гисэн хэдий ч энэ үйл ажиллагаа нууцлаг байдлаар явагдах үед хууль сахиулагч нар зүгээр л нүдэн анаад өнгөрдөг олон жишээ байдгаа гэж олон нийт үздэг. Учир нь энэ бүхэн 5 одтой дээд зэрэглэлийн зочид буудлуудад өндөр зэрэглэлийн шөнийн клуб, спад болдог байна. Арабын Дейра болон бур Дубай дүүргүүдэд далд биеийн үнэлтийн сүлжээ байдаг гэсэн яриа интернетэд их байдаг. Тэрч бүхэл Арабын элсэн цөлтч эмсийн хүрээлэн байгуулсан гэсэн мэдээлэл бий. Эмэгтэйчүүдийн арьсны өнгөнд суурилсан шатлалч байдаг байна. Цагаан арьсд эмэгтэйчүүд өндөр зэрэглэлийн цэнгэний газруудаар ажилладаг бол өнгөт арьсд эмэгтэйчүүд гудамж, орлого багтаа жижиг буудлууд зэрэг газруудаар ажилладаг. Арабд эмэгтэй хүн хүчирхийллийн золиос болсон ч үйлчлэг дээр эрчүүдийг хөгжөөж тэднээс мөнгө авсан бол биеэ үнэлсэн хэрэгээр баривчлагдах нь тодорхой. Эмэгтэй хохирогч болж хүчирхийлэлд өртсөн байсан ч биеэ үнэлсэн хэрэгээр шууд хуулийн хариуцлага хүлээдэг учраас хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хизээж хуулийн байгууллагад хандаж чаддаггүй. Цаашлбал эдгээр үйлчлэгүүдийн цаана Арабын нэгдсэн Эмират улсын хааны гэр бүлийн зарим гишүүд байдаг гэсэн мэдээлэл ч интернет орчинд маш ихээр байдаг. Мөн ийм төрлийн үйл явдлыг харуулсан киног та магадгүй Холливуудын юм уу янз бүрийн кинонуудаас үзчихсэн бах. Гэвч гаж үйлчлэгүүд зөвхөн кинод зохиол дээр гардаг биш. Энэ бол бодит үйл явдал юм а гэдгийг сүүлийн үеийн интернетэд тавигдсан бүх мэдээллүүд батлаад байгаа юм. Хэдийгээр Мария эдгээр талуудтай холбоотой мэт хэргийн хохирогч болсон гэдгийг бүх зүйл харуулж байгаач Дубайн эрх баригчид түүнийг амиа хорлох гэж өндөр барилгаас үсэрсэн гэж зүтгэсээр байгаа. Мария сургуу алга болсон 10 хоногийн турш яг хаана байсныг Дубайн хууль сахиулагч нар зүгээр л тайлбарлаж чадахгүй байна. Хэрвээ тэр үнэхээр өндөр барилганаас үсрээд амиа хорлохоор оролцсон бол сургуу алга болсон 10 хоног өнгөрөхөд аль хэдийн амиа алдах нь тодорхой байсан. Дээрээс нь Мария алхаж чадахгүй, нурууныхан яс нь хугарсан, хөлийнхэн яс нь хугарсан хүнд гэмтэлтэй байсан байж яаж барилга дээрээс үсэрчээд тэндээсээ зам руу алхаад замын хажууд ухаангүй хэвтэж байсан байх вэ. Энэ фактыг ч Дубайн хууль сахиулагч нар тайлбарлаж чадахгүй байна. Марияг ослын дараа тухайн өдөр үйлчлэг зохион байгуулах үүрэг хүлээсэн хүн Мариягийн ээжтэй холбогдож Мария товлсон цагтаа тэр өдөр үйлчлэгт ирээгүй гэж хэлсэн байна. Нэмээд Мария үдшилэг болсон зочид буудалд огт ирээгүй бөгөөд өөр хаа нэг тийшэл явсан байх. Бид Мария тохиолдсон энэ бүх үйлдэлтэй хэрэгтэй ямар ч холбоогүй шүү гэж хэлсэн байна. Гэвч үдшилэг болсон тэр өдөр Дубай зочид буудалд байсан хүмүүсээс Марияг харсан гэх гэрчүүд гарч ирсэн. Мөн гэрчүүд нэмж ярихдаа үдшилэг болсон тэр өдөр маш олон үзэсгэлэнтэй охтууд буудалд 2 эрэгтэй хүнтэй англи болон араб хэлээр хольж ярьж байхыг харсан гэж мэдээлсэн юм. Үүнээс дүгнэхэд үдшилэг зохион байгуулагч нар Марияг алга болсон өдөр түүнтэй холбогдоогүй гэж батлахыг зорж байгаа нь илт байгаа юм.
Мариятай хамт Дубайд ирсэн найз Анжелина нь 4 сарын 7-нд өгсөн ярилцлаганда Мариягийн биеийн байдал маш хүнд байдалд орсноос хойш нэлээд сайжирсан. Мария ухаан ороогүй байгаач ар гэрийнх нь түүнийг эдгэрнэ гэж өөдрөгөөр хүлээж байна. Залуу эмэгтэй Дубайн эмнэлэгт эрчим тэмчилгээ хийлгэсээр байсан юм а. 4 сарын 10-нд Мария комын байдлаасаа гарч ухаан орсон гэж гэр бүлийнх нь мэдгдсэн байна. За комоос гарсан ч ярьж чадахгүй хэвээр байгаа нь болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд саадуулж байна гэж мөн ар гэрийнх нь нэмж ярьсан байна. Эмч нарын мэдээснээр залуу бүсгүйн биеийн байдал мэдэгдэхүйц сайжирч, эрсдэл ард хоцорсон ч гэлээ. Тэрээр биедээ авсан ясны хүнд гэмтлийн улмаас удаан хугацааны нөхөн сэргийг физик эмчилгээ хийх шаардлагатай. Ясны хугарлаас болж Мария насан туршийн соголтоо болох магадлал тун өндөр байна гэж эмч нар хэлсэн байна. 4 сарын 17-нд Украиний гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдээлэхдээ Мария одоо ч Дубай дахь эмнэлэгт эмчилгээ нөхөн сэргийг сувилгаа хийлгэж байна гэсэн. За Украиний консулын газар Мария болон түүний гэр бүл бүх талаар тусламж үзүүлсэн бөгөөд цагдаатай харилцах хэлмээрч байр, хоол, логистик зохион байгуулалт зэргийг тусалж дэмжсэн байна. Их сурвалжийн мэдээснээр Мариягийн ээж Анна охиныхоо аюулгүй байдалд одоо ч айж түгшиж байна. Учир нь Марияг Дубайн өндөр зэрэглэлийн сайн эмчилгээтэй эмнэлэгт шаардлагатай бүх эмчилгээг хийлгэж байгаа ч охиных нь амийг бүрлгэх санаатай хэн нэгэн байх вэ гэж болгоомжилж байна гэж ярьсан байна. Гэвч биеийн байдал нь тогтворгүй байгаа учраас Марияг өөр улс орн руу шилжүүлж эмчлүүлэх ямар ч боломжгүй байгааг. Мариягийн гэр бүл Дубайн цагдаагийн өгсөн албан ёсны тайлбарт итгэхгүй байна. За тэдний үзэж буйгаар Мария гаж үдшилэг дээр хүчирхийлүүлж зүй бус үйлдэл хийлгэхийг шаардсан учраас зүхтгийг оролцсон байх. Зүхтах явцдаа тэрээр баригдаж улмаар харгас үйлчлүүлэгч нь түүнийг хүнд гэмтээж замын хажууд хаяад явсан гэж үзэж байгаа юм. Түүний хэрэг одоо хүртэл үйл мэдэгдэх нууцлаг хэвээр байгаа ба Дубайн цагдаа нар түүнийг осолд орсон гэж албан ёсоор мэдээсэн Мариягийн гэр бүлийнхэн болон Украиний эрх баригчдын таамагтаа зөрчилдсөөр л байна. Украиний тал болон түүний гэр бүл энэ хэргийг хүний 8 болон хүчирхийлэлтэй холбоотой ноцтой гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэж байна. Мария эдгэж байгаа нь эерэг үйл явц боловч түүний бэртэл гэмтэл хэрхэн ямар нөхцөлд үүснэ нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Түүнд учирсан бие болон сэтгэл санааны хүнд гэмтэл нь болсон явдлыг санахгүй байхад ой санамжаа алдах байдал нөлөөлж магадгүй. Гэвч энэ Мария ярьж өгсөний дараа л тодорхой болно. Украины талаас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжиж байгаа боловч одоогоор с ิจ гтэн энэ хэрэг дээр огт гарч ирэхгүй байна. Хоёр улсын хамтын ажиллагаа хэцүү байгаа нь ч мөрдлөгийг улам хөндрүүлж байгаа бөгөөд холбогдох сэжигтэнгүй байдал нь одоо хэргийг тийм ээ ингээд төвхтэй харанхуй манангийн байдалтай болгож байна. Нэмж хэлэхэд Дубай бол дэлхийн хамгийн аюулгүй хотуудын нэг гэсэн яриа эргэлзээтэй болсон юм. Мариягийн хэрэг хариулт олдоогүй асуултыг үлдээсэн. За түүний гэр бүлийнхний үзэж буйгаар тэр үнэхээр гаж секс мүлжилгийн золиос болсон уу? Эсвэл Дубайн цагдаа нарын хийсэнчлэн барилгаас үсэрсэн үү? Гялцал тансаглалын цаана Дубай хотч бас бидний анзаарахгүй өнгөрөөж боломгүй харанхуй талуудтай гэдгийг энэ хэрэгээс тодорхой харагдаж байна. Эмнэлгээс гараад Дубайгаас гэртээ буцаж ирснийхэн дараа Мария Оросын олон мэдээллийн сувгуудаар ярилцлага өгч гарсан байдаг. За түүний богино хэмжээний ярилцлагыг одоо та бүхэндээ хүргье. За Мария яг энэ ярилцлаган дээр ингээд зурагнаас харж байгаа бах тэрэгцэр дээрээ суудсан залуу сайхан бүсгүй одоо тийм ээ нүүр царайны ямар их гэмтэл авч гоо сайхнаа алдсан. За мөн одоо эд эрхт нь одоо гэмтэж ясмас хөл гарна одоо ямар хүнд байдалтай байгааг та бүхэн энэ зургнаас харсан баха. За Мария энэ товчхон ярилцлаганд ингэж ярьсан байдаг. Би дахиж хизээч Дубай руу явахгүй. Тэндээс явхад үнэхээр хэцүү байсан. Би бол дахиж хизээч очихыг хүсэхгүй байна. Цагдаа нар биднийг бол одоо Дубайгаас ерөөсөө энэ Норвег руу буцаахгүй байсан. Миний паспортыг тэд нар хурааж авчаад ерөөсөө өгөхгүй байсан. За ингээд энэ бүх хугацаанд бид нар бол одоо би ээжтэйгээ эмнэлэгт байсаар байсан гэж ярьсан байна. Мөн түүний нэг хөл нь эдгэж байгаа 6-7 хоногийн дараа бүрэн эдгэж 2 хөл дээрээ би алхаж чаднаа гэж эмчнэр хэлсэн. Одоогоор би ганц хөл дээрээ сух таягтай л алхаж явж байна. Нурууны маань яс 3 газараа хугарсан байна. Тэнд бортез хийж металлаар хадаж тогтоосон. Мөн миний игэмний яс болон баруун хөлөнд маань бас төмөр хийж хадсан гэж ярьсан юм. За ингээд өнөөдрийн хэрэг маань үүгээр дуусч байна. Мария одоо нутагтаа буцаад ээжтэйгээ ингээд хамтдаа амьдарч байгаа юм байлээ. Тэгээд одоо яг энэ хэргийн талаар Мария бол яг юу гэж ярьсныг би бас
мэдээллийг бол олж чадсангүй. Магадгүй Мария яг тухайн тэр гаж үйлчлэг дээр юу болсныг бол ярих талаар одоо хүсэхгүй байгаа юм болов уу гэсэн ойлголтыг бол авсан. За ингээ хүлээн авсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзъя. Баяртай.